Дөрвөн эмсийн хүрээлэнтэй мөртлөө нэг чимлэггүй Мекинго арлын түүх. Африк твийн хамгийн том Виктория нууранд орших Мекинго хэмээх жижигхэн арал нь дэлхийн хамгийн хүн ам шигүү сорьсон арал юм. Газар нутг нь ердөө 1.2 га хэмжээтэй бөгөөд 2018 онд хийгдсэн хүн амын тооллогын дүнгээр арал дээр 500 орчим хүн оршин суудгийн дийлэнх нь загасчид, загасны худалдаачид байдаг. Тэд ургамал багтай, чулуурхаг, бартай ихтэй арал дээр шууд утгаараа төмөр дэврээр бүрхсэн модон овоохоо мэт байшингуудад ажиллаж амьдардаг. Арлын хамгийн өндөр зэг нь далайн түвшнөөс дээш 15 м гээл бод. Жижигхэн гэлтгүй энэ арал өөрийн гэсэн дэлгүүр, эмийн сан, гоо сайхны салон, сүм, дэн буудал, 4 нийтийн байр, 5 шөнийн клуб, 4 эмсийн хүрээлэнтэй. Хамгийн хачирхалтай дэм буудал эмсийн хүрээлэн олон хэрнээ нэг чимлэг байдаггүй. Мекинго арлын орчмоор алган загасаар баялаг учир ард иргэдэн зөвхөн загас агнуураар аж төрөх бөгөөд гаднаас худалдан авалт бараг хийдэггүй. Алган загас маш үнэтэй, ялангуяа европчуудын дуртай зоог нь байдаг. Арлын загасчлалын тухай сонссон Африкийн Уганда болон Кен улсын ядуу иргэд бүх зүйлээ хаяад тийшээ нүүх үзэгдэл их гардаг болсон учраас сүүлийн хэдэн жилийн дотор бяцхан арлын хүн амын нягтрал дээд зэгтээ тулжээ. Тийм ч учраас тэнхийн толгойлогчдын захирамжаар арал дээрээ хүн нэмж авахгүй байхаар шийдсэн байна. Түүх сөхөл 1991 онд Кибебе Тембо хэмээх Кений 2 загасчин Калеле хэмээх савдагт 300 кг загасаар дахил өргөж, ёс үйлдэн тентхийн муу ёрын сүнсийг зайлуулахаар хөгшин шидтэн гуржээ. Ингээд тэр 2 загасчин арал руу нүүж, майхан хатхан суурьшснаар арал эзэнтэй болсон түүхтэй. Удаан хугацааны туршид хүн амьдардаггүй байсан энэ арлыг өмнө Африкчууд догшин савдагтай муу ёр шүүгсэн газар нутаг хэмээн ойртдогчгүй байжээ. Тийм ч учраас өмнө нь хинч амьдардаггүй байсан арал дээр зориг гарган очсон тэрхүү 2 загасчин арлын анхны оршин суугчид гэж үздэг. Тэднийг анх арал дээр суурьшихаар очиход арал бүхэлдээ хогийн ургамлаар бүрхэгдсэн олон төрлийн шувуу могон амьдардаг байв. Түүнээс хойш энэхүү жижигхэн аралд Уганда, Кен, Танзаниас 60 гаруй хүн ирж тэдэнтэй нийлэн амьдарснаар нэгэн жижигхэн улсыг бий болгожээ. Тэд өөрийн гэсэн хууль баталж, эвтэй найртай байх болж, бүр өөрсдөө гэсэн сенатын бүгд найрамдах засаглал тогтоожээ. Арал дээр тусгай улс байгуулсан, дээрээс нь арлын орчмоор загас ихтэй учир оршин суугчдад маш их таалагдсан байна. Сүүлийн 25 жилийн турш Мекинго нь үндсэндээ автономит нутаг дэвсгэр байсан бөгөөд Уганда болон хөрш Кен улсын хоорондын газар нутгийн маргааны гол сэдэв байв. Хоёр улс тус арлыг өөр өөрийн нэрээр нэрлэдэгч албан ёсны нэр нь Мекинго юм. Мекинго арал нь маш жижиг тул зарим газрын зураг дээр харагддаггүй. Маргаантай бүс нутагт тул хинэнч арлын дотоод хэрэгт оролцдоггүй. Түүгээрч зогсохгүй гадны иргэд ирж суурьшихыг хатуу хориглодог. Арал дээр очисон жуулчин тэндээс хоногтой багтаж явах учиртай. Мекинго арлын хуулиар гадны хүн арал дээр ганц хоногоос удаан байж болохгүй. Бас нэгэн сонирхолтой зүйл нь Мекинго арлаас ердөө 200 м-ийн зайд хавьгүй том Усинго хэмээх хөрш арал байдаг. Тэнд хүн амьдардаггүй. Учир нь Усинго арал Туг хэмээх догшин савдагтай. Дээрээс нь Мекингогоос хөөгдсөн гэх Калеле тэр аралд хорогдож байгаа гэдэгт итгэдэг. Оршин суугчид зөвхөн Мекинго арлаа онгон тагшин газар хэмээн үздэг тул тийшээ зөвлөдөгчгүй. Ариун гэсэн газартаа шахацлалтаа амьдардаг. Усинго арлын 2 савдгийг хөөчхөр чадaltaа шидтэн одоогоор гарч ирээгүй байгаа учраас тэр том арлыг мөрөөдөн харахаас хэтэрдэггүй. Харин хаа нэгтээ Виктория нууранд судалгаа хийх гэсэн судлаачид л очдог ганц 2 байшинтай. Тэрч бүхэл Кен, Угандагийн цэргүүд ч Усингод очих боломжгүй. Учир нь мөн л улс хоорондын маргаантай нутаг дэвсгэрт хамаардаг арал юм. Мекинго арал болон Виктория нуурын эргэн тойрны амьдрал загас агнууртай нэгт холбоотой. Арлын ойролцоо алган, мөрөг болон бусад арилжааны загас олон байдаг. Энэ нь мөн Кен, Уганда улсын загасчдын загасны их усүр болдог. Арлын оршин суугчдыг гол амин зулган загасчлал. Энд алган загас их тул загасчид барьсан загасаа түр ирсэн жуулчид ойролцоох арлын хүмүүст зарж нэг айл 7 хоногтоо 200-аас 250 долларын орлоготой ажилдаг. Хөрш зэрэгэлдэх орнуудад нь ийм хэмжээний мөнгийг 2-3 сар хөдөлмөрлөж байж олдог учир энэ Африк твийнхэн дундаа хамгийн өндөрт тооцогдох орлого юм. Ирчүүд өглөө эрт загасчлахаар гардаг бөгөөд үдээс хойш арал руу эргэж ирдэг. Энэ хооронд эмэгтэйчүүд хоол ундаа бэлдэн ирчүүдэд хүлээж байдаг. Загсаа тэд өөрсдийн завь болон зах дээр зардаг бөгөөд заримдаа бусад төрлийн бараагаар солилцдог. Дараагаар нь эмэгтэйчүүд зарагдаагүй үлдсэн загаснуудыг зах дээр аваачиж зарна.
Хүмүүс энд зөвхөн худалдаа авалт хийх бус арал дээрх сонин хачин хуучилж хов бацдаг. Харин янз бүрийн тохиролцоо хийх газраар баарыг сонгодог байна. Арал том биш учраас баарнууд мөн давхар дэлгүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Оройн загсчид наргиж дуусаад эмсийн хүрээлэнгүүд рүү явдаг. Харин хүүхнүүдэд мөнгө цагаа өрмөргүй байвал энд бильярдны газар ч мөн байдаг. Дэлхийн хамгийн шигүү сууршилтай арлын хамгийн баян хүмүүсээр анх энд хүл тавьж байсан 2 загсч нь тооцогддог. Нэг нь бүх завийг эзэмшдэг бол нөгөөх нь их байшингуудын эзэн аж. Африкийн бусад газруудын адилаар энд доохтой иргэд байдаг ч эмнэлэг байдаггүй тул халдвар авсан хүн юу ч хэрэглэж ямар ч арга хэмжээ авахч мэддэггүй. Мегинго арал хүүхдэд ээлтэй газарт тооцогдохгүй ч мэдээж хүүхдүүд олон байдаг. Арлын ихэнх загсчид мэрэгжлийн бус хүмүүс байдаг бөгөөд арх болон хар тамхины нөлөөгөөр загсжилж байхдаа живэх тохиолдол их гардаг. Ийм үед тэдэнд туслах ямар ч эмч аврах багийнхан байдаггүй нь тун харамсалтай. Зарим загсчны эхнэр хүүхдүүд хаяа биеэ үнэлчихдэг. Тэгсэн ч нөхрүүд найз залуу нь хэрүүл маргаан үүсгээд сүйд болоод байхгүй. Аль болох эвийг эрхэмлэнэ. Эсбөгөөс арлаас хөөгдөх аюултай. Арлаас хөөх нь хамгийн том шийтгэл. Тэдний хувьд хөөгдөх гэдэг нь цаазын ялаас өөрсдгүй зүйл юм. 25 жил оршин тогтноход хэд хэдэн хүн хөөгдөж ийм шийтгэл амсжээ. Тэд бүгд хулгай хийсэн учраас арлыг орхиход хүрчээ. Ер нь жижиг гэлтгүй зөрчил хэрэг гарвал Диважингийн үүдийг цаанаас нь хаах том нүгэл болдог гэж үздэг учраас оршин суугчид нь хуйлаад эдлэн амьдардаг. Загсны өгөөжихтэй Мегинго арлыг Уганда, Кени улсууд ашиг сонирхлын улмаас нэг биш удаа булаацалтан маргаан дэгдэж байсан ч ямар ч зөвшөлтсөлд хүрч чаддаггүй байлаа. Мегинго арал оршин суугчтай болсноос хойш арал руу энэхүү 2 улсаас бүрэн зэвсгэлсэн айрам ирж нийтдээ 9 удаа арлын төлөг сөргөлдөөн гарч байсан төдийгүй 6 загсчин амь насаа алдсан түүх бий. 2009 онд Кени, Уганда хоёрын арлын төлөө бараг л дайтах шахсан. Кенийн загсчид Угандад алган загс байдаггүй учраас загас ямар нэг байдлаар манай Кени улсынх гэсэн бодол. Харин Угандагийн засгийн газар Мегинго арал Кени улсынх юм бол арлын ойролцоох усны ихэнх хэсэг нь манай Угандад хамаарагддаг байна хэмээн мэдэгдэж байжээ. Аль ч улсынх нь хууль үйлчлэхгүй учраас Мегинго арлынханд хинэн ч юу ч хэлж чаддаггүй. Тиймээс тэд өөрсдөө дэлхийн Диважингийн арал хэмээж азтай тооцдог. Ийхүү газар нутаг хөлийн маргаантай учраас Кени, Уганда улсууд арлын хүн амыг аль алинд нь татвар төлөхийг үүрэг болгожээ. Тэд загсчдад татвар ногдуулж хариуут нь далайн дээрэмчдээс хамгаалахаар шийджээ. Арлынхан энэ мэт арга хэмжээ авснаар хөрш орнуудаараа нүмер нүүлэг хийх болсон юм. Эсбөгөөс хууль бус загсчид арлынхныг шоглох гээд байдаг. Загсчид орлогынхоо 25%-ийг энэ 2 улсад төлж 10%-ийг батлан хамгаалах болон бусад зардал тушаадаг байхаар зохицуулалт хийжээ. Орлогынхоо бараг тал хувийг татварт төлдөгч үлдсэн хувь нь хөрш орнуудаас илүү амьдрахад нь хангалттай хүрэлцдэг. Анх тэнд суурьшсан эзэд болох Тембо, Кибебе хоёр хүндэт сенатор хэрэгэмтэй. Тэд насан туршдаа арлыг удирдах хуультай. Мөн 5 сенатор ажиллах бөгөөд тэдний 30 хүрсэн эрчүүдийн дундаас шалгаруулж нийтийн санал хураалтаар сонгодог.